Сайн уу? Энэ удаа Непалийн Катманду хотод ойролцоо байдаг Копон хідэд 10 оног буддизмын агш хичээл судалсан талаараа бичгээ тэгээд оруулж байна. Найзад маань бас ингэж чиний дуу хоолойг давхар сонсмоор байна гэдэг өгтлөгтэй гэсэн болохоор ингэж энэ удаа бас дуугаа бичиж байна. За энэ тэгсэн бүх бичлэгүүд бол утсаа хураалгахын өмнө болон утсаа авснаас хойш шийдсэн бичлэгүүд байгаа шүү. За одоо ингээд Копон хідэд чиглээд таксинд суугаад хөдлөөд явж байна. Яг энэ үеийн сэтгэл зүй гэх юм бол одоо 10 оны хичээл хамрагдсныхаа дараа би ийм хүн болсон байх ч гэх юм уу, ямар нэг тийм хүлээлт бол огт байгаагүй. Юу ч хүлээхгүйгээр зүгээр л тайван яваад очсон. Тэгээд тэр нь ч болсон байлээ. За тэгэхээр хід маань бол маш гоё тайван уулын оройдог байдаг. Энэ хідтэй ингээд дөнгөж очиод байж байна. Одоо хүмүүс яг энэ чекин хийж байгаа нь харагдаж байна. За тэгээд хід маань юм цэцэг навч төлөг ногоо ихтэй зүгээр ингээд дотор нь алхаад явна. Айгуу гоё тайван болмоор маш гоё зөвхөн Монголтай орчинтай байна. Цэцэрлэгжүүлэлтүүд бол маш их ардаа зохицуулдаг нь харагдчихсан. Хідийн өрөөгөөс Катманду хотод ингэж гоё харагддаг. За шөнө бол бүр гоё харагддаг байгаа. Хідийн хан дээгүүрээс ийм өгнүүдийг бол олноор бичсэн байсан. Та хэд маань ч гэсэндээ бичлэгээ зогсоож байгаад нэг бүрчлэн тогтож уншаасаа гэж хүсэж байна. Хажуугаар нь өнгөрч боломгүй тийм өгнүүдийг бичсэн. Би ч гэсэн нэлээдгүй удаа зогсож уншиж тунгааж исэн. Нэг л тэмдээ гэж бодогдмоор өгнүүдийг л бичсэн байсан. За энэ бол миний 10 хоног байрлсан өрөө байгаа. Өрөөндөө олоолаа. Яг хажууд бас нэг юм өрөө. Ингээ бүгдээрээ голдоо нэлдүүш ашигладаг. Надад бол ямар нэгэн асуудал байгаагүй. За тэгээ анхд маань энэ ном болон хэдийн талаар мэдээлэл юм хөрхөн багцад гээд өгсөн. Энэ номыг би одоо өөрөө уншиж байгаа. За энэ бол кофе шоп. За хэдийд ч очиод кофе явах боломжтой бас нэг хөрхөн газар байсан. Энэ бол хідээ бол татсан. Энд ламхайнаар багштайгаа номоо өдөр болгон давтчихсан. Тэгээ энэ бол бид нэг ингээд хідэд 10 хоногтой ингээд ламхайнаар болон номын дууг бол байнга сонсч ийсэн. Тавтгнуудын хараа юм хөөрхөн гэх инээдтэй гэх үү. Жохон хүүхдүүд байсан. Энэ бол миний 10 хоног цагаан хоол идсэн манай хоолны өргөө байна. Тэгээд цагаан хоол идэхэд бол надад ямар ч асуудал байгаагүй. Харин ч цагаан хоол идэх чинь ийм гоё юм уу гэж бодогдмоор маш гоё амттай хоолнуудыг хийж өгчээсэнд үнэхээр баярлж байна. Тэгээд бид тэгвэл очилдоод хоолоо идээд хоол аваад цаана ширэн цуугаад тэг байсан. Энэ бол Копоны Garden буюу цэцэрлэгт хүрээлэн маягийн газар байгаа. За тэгээд Копон хід маань өөрөө онгоцны будалтай нэлээд ойрхон учраас сонгоц нисэхийг бол хит сонсдог. Хүмүүс маань хоолой идчихэд энэ сувгуудыг тойроод алхдаг, хоолой шингэх гээд алхдаг. За завсарлагын үеэр garden дээрээ гоё бясалгал хийдэг, гихч
Гэвчлэн энэ бол бас айгүй гоё тийм тайвшрал болгосон. Миний бас хамгийн дуртай хэсгүүдийн нэг байсан. За бас яг энэ хичээлд суух болсон шалтгааны талаар ярих гэж бодож байна. Юунд түрүүнд гэхдээ бурхан залтгүй айл Монголд ховор байх манайх ч гэсэн тийм адилхан. За тэгээд цагаан сараар ном уншуулдаг, засал ном хийлэгдэг, лам дээр очдог, айн зам гарахын өмнө ерөөл тавилдаг, зурхаа асуудаг. Энэ бол бидний энгийн зүйл. За миний хувьд бол энгийн зүйл байсан. Гэхдээ яагаад ном уншуулдаг, яагаад лам дээр очдог, яагаад хизэд мөрөгдөв, яг яагаад энэ буддын шашны тэгвэл хойно нь яг юу номлодیں۔ Үүнийг мэдэхгүй байж би одоо хоосноор юу хийгээд яваад байгаа юм бэ гэд яагаад гэдэг асуултын араас уран гарсан. Хариугаа бол эндээс багч болтгоо олох байх гэж найдсан. За тэгээд 10 хоногийн хугацаанд утас гэгчлэн бүх төхөөрөмжөө хураалгана гэдэг нь бас надад маш таалагдсан. Тэгээд мэдээж үний хувьд бас их боломжийн байсан. Нэмээд мэдээж хандив өгч болно л доо. Гэгчлэн шалтгаануудаар бол энд ирсэн байгаа. За тэгээд миний амьдралаа өнгөрүүлсэн бас гайхалтай 10 хоног ярьж хүмүүн байсан. Үн цэнтэй 10 хоног мөн байсан. За манай хичээл өглөө 6:45-аас эхэлж орой 8 өнгөрөөгөө дуустдаг байсан. За энэ хооронд үндсэн хичээл мэдээж орно. Үндсэн хичээлийг Австрали багш заасан. Манай багш уг 80-ийн хүн байсан байлээ. Бясалгалын хичээлийг бол герман эмэгтэй лам буюу хандмаа зааж байсан. Цөмөн суралцагчдын ихэнх нь Европ баруун хүмүүс байсан. Тэдгээрд залуу хүмүүс бас зөвхөн байсан надад сонирхолтой байсан. Азиуд бол их зөвхөн байсан. За тэг өдөр болгоны нэг цагийг бүлгийн ярилцлага хийхэд зориулсан. Заримдаа сэдвүүд нь ихэд хүнд учраас энэ яг юу гэсэн юм бэ? Тэгээ яг юу юм бэ гэдэг асуултуудад айгүй их гарч ирээ. Тэр үед бол групп бүлгийн ярилцлага маань надад их тусалж татсан. Орой хичээл дуусснаас хойш маргаашийн өдрийн хоолой идэж дуустал хоорондоо ярилцаж болохгүй байлан тавсыг мөрдөх ёстой байсан. За энэ хичээл дээр суусан зүйлээ тунгаагаад өөртөө нүүртүүлэх сайхан цаг байсан. Бүр ярмааргүй бол цаанаасаа нүпэн аваад огт ярмааргүй байна гэдгийг илэрхийлж болох байсан. За тэгээ 10 хоногийн хугацаанд бол хідээсээ огт гарахгүй юм бүрэн лам ханаар болон ламгтайгаа 10 хоног амьдсан. За хэдийн хамгийн их таалагдсан хэсэг бол энэ номын сан байгаа. Би л энэ номын санд хичнээн цагийг өнгөрүүлж чадмаар маш олон гоё номын цуглуулгатай, маш тайван, тэгээ ламбар нь өөрсдөө бас номын санжаар ажилладаг их гоё номын сан байсан. Номын сандаа карт нэлгээд ном зээлж авч уншиж болдог. За би бол энэ 10 хоногт нэг 3 номыг уншиж дуусгасан. За энэ хугацаанд бол буддын шашнаас бусад уран зохиолын гэрчлэл номнуудыг бол уншиж болохгүй. Тийм ч учраас энэ буддын шашин болоод mindfulness, бясалгалын гэсэн ерөнхийдөө тиймэрхүү төрлийн номнууд бол байсан. За хичээлийн агуулгын хувьд гэвэл 10 хоногийн хугацаанд бид нэр The Nature of the Mind буюу бидний оюун ухааны мөн чанарыг илүү таньж мэдсэн тийм хичээл байсан. Та бүхэн бас сонсчихсан байх утгатын 4 үнэн ингээд зовлон үнэн, зовлонгийн шалтгаан үнэн, зовлон гатлах нь үнэн, зовлон гатлах зам үнэн ингээд тэгээд зовлон гэж юу вэ гэдгээс бүх хичээлэл эхэлсэн. Гэхдээ энэ заасан бүх зүйлийг хизээч битгий шууд цохоор хүлээж аваа өөртөө нэмж судалж унш гэсэн нь бас их таалагдсан. За тэгээд хичээлээр бол маш олон Q&A буюу асуулт хариултууд явагдчихсан. Тэр болгоныг багш хүлээж аваад хариулж ирсэн.
ер нь бол өөрийгөө илүү ойлгосон, өөрийнхөө тархийг ойлгосон. За олон үүсгээд байгаа тий. Тэр negative afflictions үүд яаж үүсэж юм? Ер нь уур илэн гэж юу юм? Гэвчлэн зүйлсийн талаар бол тунгааж ярилцаж байсан. Ер нь бид нар гэсэн үзэл бодолтой л гэдэм болоод төлөвшчихсэн байгаа. Энэ маань бол бид нар ямар гэрбүүл өсөж ямар найзуудтай байсан, ямар боловсрол эзэмшсэн зэрэгээс хамаарат нэг энэ бол амьдрал нэг иймэрхүү байх ёстой гэсэн нэг тийм энэ зөв энэ буруу гэсэн үзэлтэй болчихсон байгаа тийм үү. Гэхдээ тэр маань яг зөв юм уу? Хүн болгон өөрийн ийм бодолтой байгаа. Тэгвэл тэрийг зөв гэж бодоо яваад идэг. Энэ маань яг зөв юм уу? Үнэн юм уу гэдэг талаар. Тийм учраас би өөрийнхөө итгэж үнэмшдэг бүх үзлээ ахин нэг өөрөөсөө асуух баг шаардлагатай болсон. Тэгээ бодын шашинд бол хүмүүс өөрсдийнхөө энэ замыг үнэн гэж итгэж яваад байдаг маань буруу юм аа. Энэ бол үнэн биш ээ. Тэгвэл үнэн гэж юу юм бэ? Жинхэнэ амьдралын мөн чанар гэж юу юм бэ гэдгийг заасан. Тэгээ энэ бол маш гүнзгий унших тусам, сонсох тусам төөрөлмөр байсан ч гэсэндээ маш жаргалтай тийм эрэл хайгвал байсан. Сүүлийн 2 хоног бол огт юм ярихгүй Silent Days гээд бид нар хичээл үзэхгүйгээр бол дан бясалгал хийсэн. Өдөрийн баг 8-9 удаа бясалгал хийж байсан. Тэгээд яг энэ л удаа бясалгал гэж юу гэдгийг мэдсэн байгаа. Тэгээ 10 хоногийн хугацаанд бол мэдээж дөнгөжл одоо энэ их уул шиг мэдлэгийн нэг хэсгээс нь зураад авсан. Цаашаа надад бол унших мэдих зүйл бол маш их байгаа. За тэгээ хамаг амтан 6 зүйл бүгд л зовж байгаа, бүгд л зорилттой байхын төлөө явж байгаа гэдгийг хүртээ ахин нэг сануулж бусдын төлөө гэсэн нэмжин сэтгэлээ яаж улам илүү аривжуулах уу гэдэг асуулт одоо хүсэлтэйгээр бол энэ хичээл маань миний хувьд дууссан. За яг энэ бол манай хичээл сонсдог байсан танхим харуулж чинь ийм гоё танхим бид нар өдөр болгон зөвлөд сонсдог цаанаас манай багш харуулж чинь. За энэ хичээл сонссныхаа дараа бол би өөрийгөө одоо бодон шашинтан болсон ч гэж хэлэхгүй, бодон шашинтан болохын төлөө ч очиагүй. Гэхдээ нэг суугаад 10 хоногийн үрдөө ингээд зориулсандаа бол маш баярлж байна. Энэ бол маш үнцэнтэй хоногуд байсан гэдгийг бол би дахин хэлмээр байна.